Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон Мөнхбаатар тамгаагаар давч үүрэгт ажилд орлоо. Тэрээр Монгол Улсын урт хугацааны бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны зорилт шин сэргэлтийн бодлого, мега төслүүдийн залхамж чанарыг хадгалсан, хууль засагладаг шударга, хүний эрхийг дээдлсэн эрх зүйт нийгмийг бүрдүүлэхэд анхаарч Монгол төрийн залхамж чанарыг хадгалан ажиллана гэж илэрхийллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатар засгийн газрын 2024-өөс 2028 оны мөрийн хөтөлбөр тусгасан эрх зүйн шинжилгээг хэрэгжүүлж, шинээр байгуулж буй засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн ажиллагаа илэрхийлсэн. Тэрээр 1999 онд тус яамнаас ажлын гараагаа эхэлж байсан төрийн албанд мэргэжилтнээс эхлэн ажилласан туршлагатай хуульч юм а. Тиймээс хууль зүйн дотоод хэргийн яам системийн байгууллагуудтай хамтран эрх зүйн шинтгэлийн ажлыг зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгээ тодтголоо. 2014-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болоод олон улсын Монгол Ардын намын эчдэр парламент судалтай 4 нам ирслээ бүхий л одоо хууль зүйн салбарт дэвшүүлсэн бодлого шийдвэрийг агуулсан ийм хөтөлбөр байгаа. Тийм учраас энэ бол цаашаа ч гэсэн үргэлжлэн хэрэгжих ёстой гэж би бодож байгаа. За түүнээс гадна мэдээж энэ салбарт хийж хэрэгжүүлэхээр зарж байгаа ажлууд бий. Шинэ засгийн газрын бас бодлого шийдвэрт төлөвлөх чиглэлүүд нь гарна. За өндөр бас хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бас хийж хэрэгжүүлэхээр бодож байгаа санаж байгаа зүйлүүдээ бас нэг тийм бодлого болгон гаргана гэж бодож байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд авсан алтан гэрэл, эрх зүйн шинтгэл 2 хөтөлбөр, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр тэргүүтээ хууль зүйн дотоод хэргийн яамнаас өргөн барьсан 18 хуулийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбарын харьяа байгууллагуудын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэж чадах мэргэжлийн хуульч томилогдож байгаад талархал илэрхийллээ. Энэ үеэр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатарт ажлын амжилт хүссэн юм а.